Жишээлбэл яг жилийн өмнө чи уулзчихсан шүү дээ. Хотын дарга суугаад би хажууд нь бичиж аваад зарим ахмадуудын асуудлуудыг бол шийдвэрлсэн. Зарим нь бас хүндрэлтэй асуудлууд байсан учраас бас шийдвэрлэж чадаагүй. Тэрэн дээр бас хүлцэл өчье. 2025 онд Улаанбаатар хотын дэд үтцийг дэмжих жил бол засгийн газраас бол зарласан. Ингээд Улаанбаатар хотод бол анх 24 мегад ус хэрэгжүүлэгээ зорилт тавиад эхэлсэн. Эхний 4 сар хүртэл хуучин ерөнхий сайд маань ахлаад шуурхай штаб гараад хагасаа өдөр болгон бид нэр хуралдаж Улаанбаатар хотын том төслүүдийг эхлүүлэхэд бол нэлээд идэвхтэй ажилласан. За мэдээж хамгийн том хоёр асуудал болох агаарын бохирдол, төгжрөл хоёр байгаа. 14 дэд хотынхоо төвүүдийг хөгжүүлээд цаашдаа бид нар 20 минутын дотор иргэд маань бүх үйлчлэгээ авдаг ийм дэд үтц рүү явъя л гэдэг л ийм зорилт руу одоо бид нар дэд үтцүүдэд бол хийгээд байгаа. Сүүл засаг захиргааны хувьд бол хуваагдтад бол энэ амархан. Суур дэд үтцүүд болох зам, шинэ хотуудын бүтээн байгуулалт, эмнэлэг сургууль гээд нийгмийн дэд үтцүүдэд бол бид нар үе шилтэлтэй хийгээ явж байгаа. Сая 26 онд хүртэл бид нар тодорхой хэмжээний сургууль цэцэрлэгүүдээ энэ жил 26 онд хийгээд төсөө тавиад 27-28 онд бариад дуусчаад Улаанбаатар хот бол цаашаа өсөлтийг тооцоож үзэхэд сургууль цэцэрлэгийн хангамж бол бүрэн хурж дуусгаар ингэж ярьж байгаа.